За сайн байцгаана уу. Өнөөдрийн мэндийг хүргье. Хүндх сэдв булан маань булангийнхаа энэ удаагийн дугаараар алдарт одоо лай байдаг нөхдүүдийг одоо шүүмжилъя. Тийм ээ? Шүүмжилж ярья. Эдгээр усууд маань одоо борооны дараах мөнхчиг оширлоо, ихэслээ, гар утас байрлсан хүн болгоо одоо лайвчин гэдэг нэрийг зүүж гинэ. Ер нь бол ганцхан одоо лайвчин мөнх эрдэн тийм ээ. Одоо бид мөгд имэдэг солонгоо гэх зэрэг одоо усуудаар одоо тогтохгүй болсон байна. Тэгээд гар утас барьсан иргэн болгоо одоо хүссэн болгоно бичиж гинэ. Болсон болоогүй тийм ээ. Сенсацтай, сенсацгүй юм болгоно бичиж гинэ. За яг энэ бол та бүгдээр бодь гэж хэлж байгаа юм биш ээ. Энэ бол Монгол улсын үндсэн хуулиар заасан хүний эрх хэрэгжүүлэг. Одоо үзэл бодлоо илэрхийлэх эрх хэрэгжүүлэг эдэлж байгаа нэг хэлбэрээ гэж та бүхэн миний үдээс хэлэх баг. Тэгэхдээ хүндлэлийн шугамыг давж болохгүй. Арай хэтэрж гинэ та бүхэн. Одоо бүр хэтрээд бүр ажлын байран дээр, нойбс дээр нь тийм ээ орж ирж одоо хэл амаар доромжилж сүулдэ бүр би хаа эд хэрэгтэнд нь хүртэл одоо зөвшөөрөлгүй гар хүрдэг болсон байна. Ингэж болохгүй хэрэгд. Ийм муха бүдүүлгээр одоо эрх хэрэгжүүлдэг үе эдлэн гэж байхгүй. Сүулдэ одоо зүгээр бүрээр ажиллаж байгаа одоо эгэл бор цагдаа нарыг хүртэл одоо элдв шидийг хэл амаар доромжуулж харлуулах гэж гүтгэх гэж одоо үздэг болсон байна. Тийм ээ? Ингийн иргэд хүртэл би нэгэ хүртэл одоо халтарж унахт нь хүртэл машин сохтуу үлчүү явж байхад нь хүртэл автобус зам дээр хүртэл автобус гарахт нь хүртэл одоо хөндлөнгөөс зүгээр автобуснаар буудлаарс гад нэг иргэн одоо гар утсаа гаргаад бичлэг хийж явах жишээ нь. Тэгэл хэрийгээ зүгээр гар утсан дээр хадгалаад өнгөрөхгүй зүгээр бүр сошиод ертөнц дээр одоо тарааж төгөж болох одоо бүхэл зүйл дээр одоо тавьж гинэ. Энд чинь хүний одоо тухайн хүнийг ардчод ар гэрн байгаа, хамаатан саднууд нь байгаа, өр хүүхдүүд нь байгаа, үзэн харна, аавыгаа ээжигээ тийм ээ. Ах дүүнийг одоо юу гэж бодох уу? Тэр хүн одоо тэдгэр улсуудад юу гэж хэлэхгүй, нүүрийг яаж харах уу? Тэр болгоныг та бүхэн бодолж үзсэн юм уу? Тийм юм байхгүй. Та бүхэн бол бодолж үзсэн гэж би бол бодохгүй байна. Тэгэхээр та бүхэн энэ эрх хэрэгжүүлээгөө эдэлж явах үедээ жоохон хүний эрхийн мэдрэмжтэй, жоохон нэг цензуртэй, хүндлэлийн шугамыг даахгүй баймаар байна монголчуудаа. Энийг та бүхтээс хүсэх гэсэн юм аа.